Монгол гэрийг solar panelтай болох цааяа гэсэн санаа гаргаж ирж байгаа маа. Solar panel гэдэг нь яг нарны эрчим хүчний технологи буюу нарны энергийг ашиглан цахилгаан гаргаж авахыг хэлнэ. Тэгээд Улаанбаатар хотын агаарын бохирдол жил хэрэг тусам ихсээр байгаа нь бол бидний анхаарлыг татаж санааг зовоож байгаа зүйл билээ. Судалгаанаас харахад бол нийслэл хотын хүн амын 65% нь гэр хороололд амьдардаг ба нийт агаарын бохирдлын 50% нь тэр хугацаанаас гэр хорооллын хугацаанаас үүсдэг байна. Тэг хүн гал төлснээр олон зүйлийг хийж чаддаг ч гэсэн аргагүй хэмжээнд аргагүй эрхэнд хатуу хахир өвлийг хүднийг давахын тулд гэрээ дулаацуулж хоол хүнсээ хийж идэхийн тулд мод нүүрс болон хог түүхий шатааж байгаа нь өөрсдийн болон бусдын эрүүл мэндийг маш хохирлтойгоор хангаж байгаа. Тэгээд яаж энэ проблемыг солиушн хийх вэ гэвэл ядуу иргэд маань амьдралын шаардлагаар агаарын бохирдлыг ихээр үүсгэж байгаа. Тэгээд энэ шийдвэрийг яаж шийдэх вэ гэвэл solar panel-ыг нэвтрүүлэх юм аа. Тэгээд шинэ гэр гэсэн төслийг бид нэр танилцуулж байна. Судалгаатай байгаа. За үүний нэг жишээ бол Орхон аймгийн маш их сайхан сүндэрлэг уулсын нэг болох Баян өндөр уул байгаа. Баян өндөр уул бол битүү модоор бичигдсэн уул байсан. Гэтэл онтоо уул нүцгэн зүгээр нэг уул болоо хуурсан байгаа. За Баян өндөр уулын 72% нь модгүй болсон байгаа. Говьл тосгон багууд гэдээ байдаг. Түүний ард орших ар булаг гэдэг баг байдаг. За энэ ар булаг нутаг орчмын газруудын мөн 46% нь модгүй болсон байгаа. Энэ бол 2 жилийн өмнөх судалгаа. Тэгэхээр одоо бол тэрнээсээ нэмж модгүй болсон байгаа. Яагаад гэвэл тэр газруудад нэхэн дахин сэргээлт явагдаг байгаа учраас. За тэгээд жил бүр Орхон аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас тодорхой талбайд нөхөн сэргээлт явуулдаг. Гэхдээ хожуултай талбайдаа нөхөн сэргээлт хизээч явуулдаггүй. Дандаа шинэ газрыг сонгон авч уулын цоонхой мод тарих боломжтой газруудад мод тарих явуулдаг. Яагаад тэр хожуултай газартаа модоо тарьж чадахгүй байна гэхээр хожуулынхаа асуудлыг Монгол шийдэж чаддаггүй. За хожуулыг тэгээд ууланд нь байлгаад байхаар ямархуу хор хөнөөл сөрөг үр дагаврууд гардыг гэхээр нэг хожуулч билээ гэсэндээ тэр газрын хөрш шимийг өөртөө аван ашигласаар байж идэг. Нэгт хоёр тэгэхэд шүгүү ургасан газартай хожуултай газар техник технологи очиод ажиллах боломжгүй байдаг. За суугшуудуудад ус оруулъя гэдэг тэгэхээр нөгөө техник технологи нь очиод ажиллах гэхээр ахиад болохоо ичдэг хожуулнаасаа болоод. За тэгээд хожуулыг тодорхой хэм гаргаагүй учраас гар аргаар авах юм бол мэдээж хүний хүч хөдөлмөрийг сорсон, цагийг барсан тийм ажил болох учраас би энэ хожуулыг ерөнхийд нь тусгай техник технологиор суглан авч шинэ мод бэлтгэхэд байгаамаа. За энэ Орхон аймгийн энэ ер нь ой устдах Орхон аймгийн ч төдийгүй бус том хотуудын ой устдах шалтгаан нь юу гэдэг юм хэрэг ерөөсөө хүн амын өсөлт төв хотуудаар сүүлийн хэдэн жилүүдэд эрс хурдтай нэмэгдэж байгаа. Энэ нь юутай холбоотой юм гэхээр хүн болгон төв рүү орж ирэхийг хүсдэг болсон, малчид хүүхдээ сурахыг хүсдэг болсон гэх мэтчлэн маш олон шалтгаанаас. За Орхон аймаг гэхэд 1996 оноос хойш нэгч шинээр орон сууц нэмэгдэж баригдаагүй байдаг. Тэгсэн хэрнээсээ хүн ам нь нэмэгцээр л байж идэг. Монголчуудаа бас эрхэм мэдээ шүүгчнэрээ тэгээд илтгэлээ тавьчихлаа. Өөрөөр хэлбэл Монголын улсын хөгжлийн хурдас ба зөв гарц гээд нэрлсэн. Тэгээд энэ том гарчгийн доор мэдээж Монгол улсын бүх салбарын бүх асуудлууд бол хамаардах байгаа. Гэвч миний үзэл бодлоор миний үрэж юмраа. Тэгээд миний бодлоор хамгийн түрүүнд авч хэлэх ёстой ихэнд хэрэгжүүлэх ёстой салбар бол Монгол улсын боловсролын тогтолцоо гэж үзэж байгаа. Яагаад хоёрдугаарт Монгол улсын залуучдын оролцоо. Энэ хоёрыг яагаад нэгтэж бичсэн байна вэ гэхээр манай Монгол улс зөв боловсролын тогтолцоотой байснараа эрүүл нийгмийг хангах юм аа. Тэгээд бас
үүнд манай Монгол улсын залуучдын оролцоо маш чухал байна. Яг одоогийн байдлаар миний ажиллаж байгаагаар бол манай залуучуудын дуу хоолой аюул сул байна гэж би бодож байна. Одоогийн нийгэм тодорхой хэмжээний байр суурь эзэлсэн байгууллагууд маань бас жоохон миний бодлоор жоохон асуудалтайгаа одоо Монгол улсын оюутны холбоо байна. Дээрээс нь ер нь том гэсэн байгууллагууд маань бас намын доор ажилладаг. Тэгээд өөрсдийнхөө бас карьер ирээдүг бодож тэр бас тодорхой хэмжээний намын доор ажилладаг юм байлаа. Тэгээд Монгол ардын нам бас амар татаа сайтай мэй тэгээд яриад юм билээ. За тэгээд залуучууд тэр нэг талбай бодлого гэдэг бичсэн байна. Энэ болохоор яг миний өнөөдөр яг танилцуулах гэдэг төслийн маань гол зорилго даах яг юу ярих гэдэг юм. Тэгээд цаашдаа дэлгэрэнгүй харийн мэрэгчлэр одоохондоо суралцж байгаа. 17.1% техник технологийн мэрэгчлэр суралцж байна. Яагаад энэ хоёрыг ингээд ингэж тавьж байгаа гэхээр яг одоо миний ойлгож байгаа бол Монголын хоёр дахь бүтээн байгуулалтын цаг үе яг одоо гарч ирж байгаа юм болов эхэлсэн байгаа. Тэгээд одоо энэ багуул үйлдвэржилт жижиг ба дунд үйлдвэрлэлтийн одоо бас дээрээс нь одоо энэ технологийн хөгжлийн одоо ийм чухал үйл явцад одоо техник технологийн мэргэжлээс суралцж байгаа оюутан залуус маань ховор одоо цөөх хангалтгүй байна. Тэгээд эсэндэр би бас бичсэн байгаа одоо манай Монголын медиа маркетинг гэдэг юм одоо яг энд оршоод байна. Бид нэр одоо Facebook, Twitter, YouTube одоо томоохон веб байна л да. Тэгээд одоо ялангуяа Facebook бол манай Монголын маш олон фамыг хамруулсан веб. Тэр тусмаа дэлхийн Америкээс илүү их одоо массыг хамруулж чадж байгаа тийм Facebook байна. Бид нэр тэр холбоог байгуулад маш медиа маркетингийг бол ашиглана гэж би бодож байгаа. Үүнд болохоор бид нэр Facebook, Twitter, YouTube-ыг бас яг ашиглах. Яг бид нэр яг тэр коны шимжлэг хийж чадахгүй гэж Монгол зөндөө олон гоё видео хийж чадж байгаа залуучууд байна. Хамгийн гол нь бид нэр яг нэг зорилгоор маш олон залуучдыг хамруулах хэрэгтэй. Тэрнийг энд 91 гэж байна шүү дээ. Би энд болохоор юу юмаар вэ гэхээр Монголд байтугай дэлхийд одоо энэ үйл ажиллагаа хийж байгаа төрийн бус байгууллага. Дээрээс нь одоо энэ оюутны холбоонууд Сан Франциско, Чикаго, Бостон, Денверийн оюутны холбоонууд одоо хамтарч ажиллаж байна уу? Одоогийн байдлаар хамтдаа асуудлыг шийдэх гэж оролдож байна уу? Хоорондоо холбоотой байна уу гэдгийг би бас мэдмээр байна. Гэхдээ яг Чикагогийн зүгээс бол сайхан нэгдсэн. Тэгээд босдоо юунатайгаа ямар ч нэгдэхэд бол бэлэн байгаа гэж хэлсэн. Тэгээд би бас Сан Франциско оюутны холбоотой энэ тухай бас дараа нь асууж тавлана. Тэгээд зөвхөн бас оюутны холбоо гэлтгүү одоо ямар ч байгууллага одоо чинь Монгол руу ачаа явуулдаг компани одоо би хамгаалах хурлыг зааж байгаа энэ Сан Францискогийн том клуб байна тийм хүүхдүүд зааж байгаа. Ерөөсөө Монголын төлөө гэсэн бүх одоо үйл ажиллагаа явуулж байгаа энэ бүх байгууллагууд нэгдэх ёстой. Юуны төлөө нэгдэх ёстой вэ гэхээр одоо энэ Монголын буруу хөгжөөд байгаа арга замыг эсвэл одоо ингээд буруу яваад байгаа замыг бид нэр засах ёстой. Энийг засахын тулд бид нэр дуу хоолой нийтэх ёстой болчиход байгаа маа. Яг одоогийн байдлаар бол манай яг эсвгүүцэж байгаа хүмүүс ингээ багш нар ингээ талбайд ингээ эмээ өвнөр талбайд чигсаа. Тэр үнэхээр яг болдгоор бүх юм болж байгаа. Гэтэ залуучууд үнэхээр хүчтэй байж чадна. Тэр хэсэг одоо залуучуудаас бас тодорхой хэмжээний одоо бас сонсох тэд нар бол одоо өстэй гэж би боддог. Тэгээд дэлхийн даяар сурч байгаа монголчууд болон оюутан залуусын нэгдэл гэж би төр ярьсан. Тэгээд нөлөө бүхий олонний танил хүмүүсүүдийг бас энэ байгууллагатай хамруулна гэж би бодож байгаа. Тэр нь болохоор дурлалын байна. Тэ спортын алдартай тамирчид байна. Энэ бүгдийг оруулснараа бид нэр одоо медиагаар тархах тэр одоо сурталчилгаа бидний одоо маркетинг маань илүү одоо олон хүнд хүрэх юм болов. Тэгээд дээрээс нь сэтгүүлчд мэдээллийн хэрэгслүүдийг бас энэ үйл ажиллагаанд бас дэмжихийг би бол уриалах өгсөн. 100% Монголын хөрөнгө оруулагчтай компани болон хувийн хвшлийнхнийг бас нэгтгэх. Яг тэгэхээр бас Монголын бизнесмэнүүдийн хувьд бол хууль зүй тэ одоо бизнес их орчин бас айгүй хэцүү байдаг гэж би бас сонсон. Тэгээ бас тэр талаараа бас бид нэгдэж
хамтдаа үйл ажиллагаа цааш нь явуулахд бол болох гэж би бодож байгаа. За тэгээд зорилтууд маань Монголын монополийг эсэргүүцэх гэж байгаа. Одоо дэлхийн том гүрэн улсууд байна та Хятад, Япон, үнэхээр фамтай. Гэсэрнэ тэд нэр нэгдэж ажиллаж чаддаг хамтдаа. Түүгээс ахуулаад тосгоноор ингээл хамтдаа ингээл аж тариалан үүсгээл ингэж явсан. Монголчууд ийм цөөхөл гэж нэгдэж чадахгүй байна. Ялангуяа залуучууд маань ерөөс нэгдэж чадахгүй байна. Хоор дандаа ингээд бие биенээ цааш нь доош нь түлхэж жон буруу арга замаар өсөлтөд байгаа бол энэ өсөлтөний талбарт. Тэгээд бүгдээр уулныг санаа үзэл бодлоо нийлүүлээд яг зорилгоо нийлүүлээд ингээд нэгдээд тэгээд Монголын шинэ залуу шудраг үеийг гаргах гэж байгаа. Энд болохоор би бас бодолт намайг жоохон байхад улсын хурлын гишүүн байл нэг хүмүүс байсан. Тэгээд одоо ч бас байгаль. Бас тэр хууль мөөлд нь бас тэр одоо юу гэдэг 2-3 одоо нэг дахиж сонгогдоод ингэж байгаа хүний одоо дөрөвдөг жилд нь одоо оролцох хэрэг насдаг ч юм уу. Тийм бас яагаад байж төгс. Яагаад тэгэхээр одоо энэ одоо хүртэл нарийн улсын хурлын гишүүд бол тэгэл нэг юм хийгээд харагдахгүй байрнаар нэг л найруулал яваад идэх тэгэл. Тэгээ бас энэ оюутны холбоонуудыг бас цэвэрлэх хэрэгтэй байна гэж би бас түр хэлсэн байна. За тэгээ Монгол улсын төр засгийн эсрэг дуу хоолойгоо хүргэж чаддаг байгууллага байх гэдэг нь бол миний хамгийн том зорилго бол энэ амаа тэгээд зөв өөрчлөлийн төлөө бүгдээр одоо энэ жоохон буруу замыг бид нэр жоохон цаснаар байгаамаа. Тэгээд тэхийн тулд бид нэр бүгдээр нэгдэх хэрэгтэй байна монголчуудаа. Ялангуяа оюутан залуусаа тэгээд миний цаг бол хитэрсэн гэхдээ би яаж яриа авчи. Тэгээд би сая өнгөрсөн зам Монголд очичоод ирсэн л дээ. Тэгэл гадуур дотор явал. Тэгэл ингээд такси машин суунгууд ингээд манай залуучууд бол аюу ихтэй. Дааш тэднэрт ингээд тус хүргээд ингээд те. Одоо найз минь чамд ийм арга зам байна гэж хэлэх хүн аюу ховор юм шиг байна. Тэгэл би зөндөө хүмүүстэй ингээд өсөөлсөл асууж явахдаа ч юм уу такси барьж явахдаа ч юм ингээд яриа л. Өө одоо ингээд чи бол одоо ийм юм боломж шин байгаа штэ. Чи заавал одоо би бас нэг жишээг дурдмаар байна та. Манай нэг таксинд нэвчсэн чинь нэг залуу бас ингээд англи хэл шаарддаг юм аа гэж хэлээд байна л та. Тийм компанид орох гэсэн чинь. Тэр нь бол тэгээд би бас мэдээж тодорхой хэмжээний өөрхийн чадах зөвлөгөө өгсөн. Тэгээд би яг юу хэлэх гээд байна вэ гэхээр манай Монгол манай Монголын залуучуудад асар их хэмжээний тусцаа хэрэгтэй байна. Яг юу вэ гэхээр одоо бид нэр ингээ мөнгө төгөөр бэлэн юм явуулах биш. Тэднийг мэдээлэл хангах, тэднэрт хэрэгтэй байгаа мэдээллийг хангах. Ялангуяа Америкт сурж байгаа оюутан залуус маань энэ зүйл дээр илүү их одоо зүйлийг хийх одоо хэрэгтэй болж байгаа мó гэж бодож байна. Яагаад тэгэхээр манай Монголын залуучууд бол үнэхээр их одоо яг ингээд тэднийг бол татаад тэд нар бол ингээ хааш явж байгаа юм. Зөвхөн альсаар явал одоо манай Монголын нэг угаасаа тийм болсон. Тэгээд гэхдээ хамгийн гол нь бид нар бас Америкт байгаа бас онцлог зөвхөн Америкч биш. Ер нь дэлхийд даяар гадаад Европт хаасыг сурж байгаа оюутан залуус маань Монголын залуучдыг бас татмаар байна. Ингэснээр бид нар бас үнэхээр хүчтэй масс буюу ийм нэгдлийг босгож чадах юм болов уу?